Нэг наана пракс яриад байгаа боловч манай үндэсний бодлогын хорооны гишүүд 60% шинжлэгдсэн. Юу пракс байтугай энэ улс төрийн амьдрал дөнгөж одоо шинээр орж байгаа залуучууд их олон орсон. Тийм учраас одоо дөрмийн дагуу намын дарга нэр оруулж ирээд түүнийг нь ихэвчлэн дэмжиж явдаг байтал үндэсний бодлогын хорооны гишүүд эрүүл саруул өрсөлдөөнөөр шийдэе гэдэг хандлага нь олон байгаа. Тэгэхээр одоо энэ үндэсний бодлогын хорооны хуралч гэсэн юм болно. Арчсан нам бол сүүдрээ нуудаггүй, ил тод байдаг. Пракс гэж ярьдаг, праксийнхаа тэр хэсэг бүлэг хүмүүст одоо үжил бодлоо зангидуулаад байхгүй өдөрдүүлдэг үндэсний бодлогын хорооны гишүүд их олон байдаг л да. Тэгэхээр арчсан нам бол ингээд нэг юм пракс тухаагдсан гэдэг ойлголт бол буруу ойлголт юм байлээ гэдгийг одоо хэвлэл мэдээллийн үндэсний бодлогын хорооны гишүүдийн хурлыг хэрвээ шууд дамжуулдаг бол харна л гэж хэлмээр. Ардчилсан намын тухайд бол 2027 2028 оны гэж маш том сонгуулиуд хүлээгдэж штэ. Яг ийм эцэгтэй цаг үеэр генсекийн асуудал нь бас нэлээд маргаантай байгаад байна. За ардчилсан намын нэлээд олон гишүүд болон сая бол одоо ардчилсан намын ахмад гишүүд бас хэвлэхэд мэдээлэл хийхдээ одоо олон асуудалд нэр холбогдчихсэн баяр зүгтийг жишээлбэл дэмжихгүй 39-өөс одоо доош насны залуучуудаар одоо нэр дэвшүүлэхийн асуудлыг нь бол дэмжинэ гэдэг ийм байр суурь илэрхийлж байна. Тэгэхээр энэ таны хувьд жишээлбэл намын генсекийн хувьд ямар байр суурь илэрхийлээд байгаа. Баяр цогтыг бол нам дотроо магадгүй одоо түлхэж байгаа ч гэсэн гадна талаасаа харах юм бол бусад одоо улс төрийн нам хүчнүүдтэй ойлголцоод гүүрэн болоод ажиллахад хамгийн туршлагатай улс төрч юм аач гэж хэлж явах одоо үзэж дүгнж байгаа одоо талууд бас байх шиг байна тийм үү? Би түрүүн ерөнхий нарийн бичгийн дарганы талаар маш тодорхой зүйл хэлсэн. Энэ хүн бол арчсан намын үндсэн бодлогыг тодорхойлж явдаг хүн. Арчсан нам одоо тэр клубүүд, улс төрийн олон одоо жигүүрүүдийн эвийг олж явах хэрэгтэй хүн гарах хэрэгтэй. За 3 дугаарт нь бол шийдэл гаргадаг институт байх хэрэгтэй. Зүгээр нэг одоо сөрөг хүчингээд бүх зүйлийг шүүмжилдэг биш. Бидэнд ийм хөвлөр байна гэдгээ хэлж чаддаг, ойлгуулж чаддаг хүн арчсан намын ерөнхий нарийн бичгийн дарга болох хэрэгтэй. Зангарахтай хүн болох хэрэгтэй. Би бол заавал ахмад хүн байх хэрэгтэй, заавал залуу хүн байх хэрэгтэй гэдэг энэ хүнийг биологийн насаар нь ингэж одоо ялахын дандаа эсрэг байдаг. Би өөрөө залуу хүн. Тийм учраас би арчсан нам бол энэ залуу үе, дунд үе, ахмад үеийн алтан гинжин холбоон дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй энэ байгууллага чинь туушрал одоо залуучуудаа гаргая, эсвэл одоо туршлагатай хүнээ гаргая гэдэг туушрч ерөөсөө болохгүй гэж бодож байна. Таны хувьд тэгээд генсекээр баяр цогтыг дэмжиж гэнэ эсвэл ямар хүнийг дэмжиж байгаа? Танай намд ерөн баяр цогтоос өөр хүнийг нэр дэвшүүлэх байгаа. Одоо манай намд баяр цогтоос одоо өөр хүн дэвшүүлэх тийм боломж асар их байгаа. Тэгэхээр намын дарга хин гэдэг хүнийг өнөөдөр 15 цагийн хуралд оруулж ирэх юм бэ гэдгийг хараад байж.